Сэриглэн хөгжилтэй Мөнх тунх хайртай тундаруухан Мөнх тунх нарцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалыг бас овчин Засхан Мөнх тунх Бид адал явлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа Эсрэг дүүрүүд байна, эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүд байна Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муудлан гарч чадахыг манай хөргөн супер хүчтэй хүүхдүүд хайж олноо Бид адал явлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа Эсрэг дүүрүүд байна, эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүд байна Мохтох За өнөөдөр бүгдээрээ арай нэг өөр нэг тийм гадаад үлгэрээр аялал гоё доо. Ваа! Янзын сонсогдож байна. Тэгээ дээр нас хаяа нэг хүнд туслах биш. Хүн шогломорч юм шиг Ая. Мөнх минь тэгж болохгүй шүү дээ. Хөгжилтэй өгтөчөө. Тэгэхээр ер нь гадаад үлгэрээр аялах юм бодох уу? Ахын та нарыг хөгжилтэй бас ухаарл өгөхөөр нэгэн үлгэрээр аялуулъя. Аялалдаа билнэ үү? Билээ. Хааны шинэ хувцас Андерсны үлгэрүүдээс эрт үрд цагт нэгэн хаан байжээ. Тэр хаан шинэ хувцсанд их дуртай. Шинэ сайхан хувцас авахын тулд улс орныхон санхүү ард иргэдээ огт боддоггүй. Хаан улсынхаа хүн ард ноёд түшмдийг шинэ хувцас өмсөж үзүүлэхэд хэрэгтэй эд төдий бодож өдөр бүр цаг тутам хувцас сольж өмсдөг ажээ. Хааныг хаан угаан бэ гэж асуух юм бол хувцсныхаа өрөөнд саатан морилж хувцаа сольж байгаа гэж сонсох нь их бий. Бүү юу вэ? Үлгэр тас фэшн индастри байдаг юм уу? Тэр их хувцаар юу хийдэг юм бол доо? Хүүхдүүдээ эргэн тойрноо нэг хардаа. Энэ хаан хувцсанд хамаг мөнгө өрж ард иргэдээ хүнд байдалд оруулах нь лавтай. Хэрэггүй олон хувцсны оронд хооломд авдаг байгаа даа. Бүгдээрээ тэгвэл хааны ордонд яаж орох уу? Манайхан бүгдээрээ гаднаас ирсэн жуулчд болж алдартай фэшн дизайнерууд болвол ямар уу? Оо за тэгвэл би алдарт загвар зохион бүтээгч Гак шүү. Басар минь Гуччи штэ. Тэгвэл би алдарт загвар зохион бүтээгч Тиффани. За тэгвэл би нөгөө За Мишель Амазонко ч юм уу, Кидалт ч юм уу тийм ээ? Та нар хэн бэ? Өнөөдөр миний хувцсны үзүүлбэрт туслах гэж байгаа юм уу? Мэдээж хаантан минь. Бид танд урд хойжид харагдаагүй. Цоошин цор ганц хаан хүн танд л байх хувцсыг урлах болно. Тийм ээ. Жинхэнэ гал гарсан фэшн шоуг үзүүлэх болно. Таныг ард иргэдтэй шүтэн биширч ямар гайхалтай хувцас өмсөв гэдгийг харуулах болно. Гайхалтай. Гэхдээ яаж тэр үү? Надад хорвоогийн хамаг сайхан хувцас эд хэрэглэл бидэ. Уушлаарай. Өөрийгөө болон бусдыгаа танилцуулахад би болбос алдартай загварын ноён Гуччи тэр хадагтай Тиффани манай хоёр болбол манай хоёр Мишеленза Гобер үүсгэн байгуулагч Олимп ТV дэлхийг өөрсдийн гайхалтай бүтээлээр гойж байгаа да. Та ч мэдээг байна гэдэг тун тоогүй хэрэг байна. Oh my god. За гэхдээ яг бид танд гоёмсог торог дурдангаар
Хөрхөн биш үү. Гуалиг биш үү. Ухаантай Хүүе басраа. ухаантай тийм ээ. Зөвхөн ухаантай хүнд л харагдах тийм гайхалтай хувцсыг урлах болно. Тэгэлгүй яах вэ хаантан минь? Бид ажилд ороход бэлэн. Та харин бидэнд хувц оёх өрөө гаргаж өгөөрэй. Таатай. За, та нарт хугацаа бага үлдсэн байна. Туслахууд тэдний хүслийг ёсоор болго. Басраа, юун ухаантай хүний хувцс вэ? Би өөр сандраад юу гэх байсан юм бэ тэгээд? За мөнхөө бид ордонд орж ирч чадлаа. Бидний дараагийн төлөвлөгөө юу илээ? Нөгөө юу? Би ордонд яаж орох талаар л ботсон болохоос биш. Цааш яахыгаа төлөвлөөгүй штий. Одоо тэгээд бүгдээрээ ямар хувцс хийх үү? Харин тийм хин оёх лээ. Яагаад над руу хараад байна? Би чинь муур шүү дээ. Яна. Тэгэхээр бидний хинэнч ойч чаддгүй хэрэгүү. За амар. Тэгвэл бүгдээрээ толгоогоо болох нь дээ. Надад нэг санаа байна. Энэ торох танд үнэхээр сайхан зохиж байна. Шидтэй энэ хувцсыг зөвхөн ухаантай хүн л харж чадна. Та харж байгаа үстэй? Харж байгаа үстэй? Хэрэг үнэнээ хэлвэл би тэнийг мэд харагдах юм байна. Үнэхээр гоё байна. Надад үнэхээр гоё зохиж байна. Тийм үү? Хаантан минь бүү санаа зовоо. Хэрэггүй. Та одоо хинэн ухаантай, хинэн хинбэ гэдгийг таньж мэдгэн шүү дээ. Одоо ард иргэд хааны үнэн төрхийг таньж мэдэх болно. Эрхэмсэг хадагтай ноёдоо. Энэ цугласан та бүхэндээ хорвоод хосгүй. Хүм бүрд заяам үгүй. Эд шидийн хувцас бүхий тэнэг хүнд харагддаггүй. Ухаанд хүндэл үзэгдэх энэхүү гайхамшигтай хувцсыг эзэн хааны хамт хүлээн авна. Тэнгэр минь манай хааны хувцас үнэхээр өгөөсгүй сайхан авчээ. Хааны бид их сайхан зөгчээ. Сайхан ч тааж. Манай хаанд угаасаа зөхихгүй хувцас гэж ямар байх биш. Хааны олон хувцснуудаас өн шиг олныг гайхуулан бишрүүлж байсан хувцас өмнө нь нэгч байгаагүй билээ. Хаан шалдан байна. Явж ирсэн. Бүр нэг хасагч явж ирсэн. Явж байна уу да? Тайван байцгаа. Өнөөдөр би нэг зүйлийг ойлголоо. Хүн өөрийн сул талыг өөрийн үнэнгээ олж хардаггүй юм байна. Намайг магтсан та бүхэн айсандаа худал хилдэг байж. Харин энэ жаалал шодрог бас их зоригтой юм. Би зүгээр үнэнхтэй нь л хэлсэн юм шүү. Таныг ичгэвтер байдал оруулахыг хүсээгүй юм шүү. Тийм ээ. Заримдаа хамгийн жижиг хүн хамгийн том үнэнийг хэлдэг юм байна. Хаантан минь улсын сангаа хувцсанд биш ард иргэдтэй зарцуулбал гойсон. Тийм шүү. Хаан хүн гэдэг улс орноо төвшин авч явж аав хүн шиг тулгатай байх хэрэгтэй шүү дээ. Хаантаа цэвэрхэн сайхан би дэвтэйхэн хувцлахад л болно шүү дээ хаантан минь. Та дөрөв маань үнэн төрөөхөд тослоо. Одоо би ард түмнийхээ төлөө ажиллана. Харин эхлээд надад жинхэнэ хувцас авчирж өгөөч. Манай хаа ухаарчээ. Манай хаа ухаарсан бай. Адал явлын ертөнцөөр ичби намор хамта айдан хамта баяснаа. Эсэг дөрөв байна, ирэг дөрөв байна. Хамта тоглох хөрхөө хүүхдүүд байна. Гэртүү